За сайн байцгаана уу та бүхэндээ Sensei Data Science Bootcamp-аас мэдчилж байна. Өнөөдөр та бүхэндээ Bootcamp-ийн талаар мэдээлэл өгөх гэж байна. За тэгээд манай дараагийн эсэлт маань 10 сарын 20-нд эхлэх гэж байгаа. За 1-р, 2-р, 3-р өдөр орой 7-оос 10 цагийн хооронд зөв иргэн цагаар явах гэж байгаа. За тэгээд та бүхэндээ нэгдэд өөрийгөө танилцуулчих. За намайг болохоор Сонин Баяр гэдэг Bootcamp-та SQL, за Python, за ETL, Agile болон Team Management гэсэн мөн одоо resume review, за тэгээд интервью preparation дээр нь орох юм багш байгаа. За манай нөгөө багш маань болохоор Анха өргөө танилцуулнаа. За намайг Анха Баяр гэдэг. За би тэгээд одоо bootcamp-та болохоор Excel-ийг ашиглан хэрхэн одоо data cleaning хийх үү, data analyst хүмүүс Excel-ийг ер нь ямар төлөвүүдийг ашигладаг уу, essential төлөвүүд нь юу байх вэ гэх мэтлээ Excel дээр ер нь илүү төвлөрч ажиллана. За би тэгээ миний хувьд болохоор би санхүүгийн эзэн дээд сургуулийн санхүүгийн менежментийн мэргэжлэр төгсөж гараад бакалавр аваад за тэгээ тэрнийхээ дараа болохоор Монголын ипотекийн корпорацид хөрөнгө удирдлагын мэргэжлэнээр ажиллаж байсан. Тэгээд ажиллаж байх явцдаа болохоор би санхүүгийн загварчлал дээр нь ажилладаг байсан. Тэгэхээр айгүй их тийм том макротой ажилтдаг тийм Excel дээр ажилладаг байсан. Тэгээд анхнаас нь бүр Excel-ийн формулад нарыг нэг бичээл ерөөсөө төгсөж гарсан цагаас эхлээл яг Excel дээр яг дата хандл хийж эхэлсэн. За тэгээд тэрнийгээ дараа болохоо би 2016 онд Америкт MBA авахар яг сурах гэж ирсэн. За тэгээд MBA болохоо би Iowa мужид байдаг Maharishi International University гэдэг манай IT-ийн ер нь их мэддэм да. Тэр сургууль хамгийн анхыг мастер авах гэж ирсэн. За тэгээд тэр сургуульд ирээд төгсөж гараад 1 жил сурчаад төгсөж гараад Maryland мужийн Rockville хотод байдаг хөрөнгө оруулалт үйл хөдлөл хөрөнгийн компанид санхүүгийн шинжээж тэгээд санхүүгийн датад ажилладаг тийм аналистаар ажилласан. За тэгээд тэр компанид болохоор түрүү жилийн хүртэл 5 жил гарам ажиллаад 6 жил ажиллаад тэгээд жилийн өмнөөс Capital Trade гэдэг одоогийнхоо компанид Associate Trade Data Analyst-аар ажилд орсон. За тэгээд энэ ажилдаа ороод яг 1 жил болж байна. Тэгээд одоогийн яг миний яг хийдэг ажил маань болохоор SAS SQL гэдэг програмын хэл дээр яг одоо ажилладаг. Тэгээд яг одоо би SAS SQL дээр яг код бичээд дататай ажиллаад тэгээд дээр нь бас өдөр тутамдаа Excel-ийг ашиглан бас яг датагаа одоо цэвэрлээд энэ бол Excel, SQL, SAS 3-ыг одоо өдөр тутмын ажилдаа ашигладаг. Яг одоогоор айгүйг асуугаад байгаа байхгүй одоо энэ тэр одоо job их нарахаар SAS мэдгүй гэл. Чи SAS ашигладаг уу гэх. Тэгэхээр яг энэ SAS гэдэг систем бас яг нэг government-ийн зориулсан систем шиг байгаа нэ. Тий, яг одоо яг миний яг ажилладаг ажил маань болохоор Department of Commerce-тай ажилладаг. Тэгээд Department of Commerce руу International Trade гэдэг компаниуд датагаа явуулахдаа дандаа нөгөө SAS дээр явуулдаг, SAS дээр датагаа өгдөг. Тэгээд нөгөө програм ч гэсэн яг нөгөө SAS болохоор төгсөн SAS датаг нь аваад тэрэн дээр нэг програм марч нэг боддог. Тим ажлыг хийдэг байгаа. Тийм яг л data analyst-ийн хэрэгтэй зүйл шүү те. SQL, Excel, тэгээд SAS гэдэг систем байна те. Тэгэхээр яг энэ гурван систем дээр болохоор ингээд манай хүн бол айгүй мундаг ажилтдаг. Excel-ийг бол бүр уйлуулна. Excel дээр макро гэсэн юм байдаг те. Тэр нь болохоор автоматжуулалт гэдэг бас тэрийг бас манай хүн хийдэг, ашигладаг, нэлээд олон туршлагатай юм залуу байгаа. За би болохоор сургуулаа мартсан байна дөрөв. Би болохоор компьютер академик сургуулийг тэрийг анх төгссөн. Монголд компьютер сайенс мэргэжлэр. За Америкт болохоор би Potomac сургуулаа тэрний болохоор компьютер сайенсаар төгссөн. За Америкт нийт 3 өөр компанид нийт 2018 оноос хойш ажиллаад 7 жил болсон байна. Монголд 2012 оноос анх MC Элтрас ороод тэрнээс хойш 15 хүртэл гэсэн 4 ажиллаад нийт 12 жил зөвхөн яг энэ IT-ийн софтвер гэдэг мэргэжлэр явцсан юм байна. За тэгээд та бүхэндээ юугаа танилцуулъя. Ер нь манай яг хичээлээр юу заах юм бэ гэдэг те. Яг ямар юм байгаа юм бэ гэхээр ерөнхийдөө манай 16 хоног гэж орно гэж ярьсан те. За тэрэн дээр мэдээж what is data буюу яг data гэж яг юу юм бэ? Data ямар тал оршд юм бэ те. Data ер нь хаана гэдэг яг юу юм гэдгийг ойлгодог. За мөн араас нь Agile буюу одоо project management гэдэг системтэй Америкт ер нь яг project-ыг яаж явдгийг ямар одоо датаалтай явдгийг те хинэн удирдаад хинэн яаж явдгийг бүх тэр одоо төлөвлөлт юм явдаг тийм одоо систем байгаа. Одоо концепт тэрийг заадаг. За мөн database SQL буюу хамгийн чухал хэсэг байгаа. За энэ дээр болохоор мэдээж
16 оныхоо 5-7 хоногт нь яг дан SQL ордог. За SQL бол мэдээ data analyst хамгийн чухал юм. Ямар data analyst байсан нь ямар домен байсан те банк вэ нөө одоо санхүүр одоо healthcare юм уу те одоо манайхан lobby юм шүү дээ lobby юм ч үгүй. Ингээд бүх төрлийн одоо газар мэдээж data байгаа л бол SQL байгаа те SQL. Тэгэхээр нэгдүгээр SQL байгаа. Хоёрдугаар мэдээж Excel байгаа те. Зарим газар SQL байх одоо Excel гарч ашигладаг газар их байдаг. За Excel-ийг бол манай хүн бол одоо гарын 10-наас илүү мэднэ. Манай хүн заан те. За тэгээд араас нь Python орж ирнэ мэдээж big data гэж одоо их яригдж байгаа сүүлийн үед. За тэгэхээр Python дээр мэдээж big data cleaning-ийг яаж хийдэг, data analysis яаж хийдэг. За ETL-ийн хэсэг бас орно. За ETL гэдэг нь extract transfer load буюу одоо Америкийн компанид аягүй migration гэж байдаг байхгүй. Одоо хуучин систем, машин систем рүү шилжихтэй. Тэрэн дээр ер нь яаж одоо process нь яаж явдаг, шинэ data onboarding буюу одоо шинэ data ирлэхэд тэрийг яаж боловсруулж яаж database руу хийдэг гэдэг хэсэг байгаа. За тэрийг бол манайхын сүүлийн үед гараад байгаа Databricks гэж одоо систем гарсан байна. Ерөнхийдөө одоо бүх компаниуд шилжиж байна. Манай хоёр компани хоёулаа шилжиж байна. За тэгэнгүүт энэ Databricks төлөвийг яаж ашигладаг, тэн дээр яаж ноутбук гэж юу юм, тэн дээр яаж одоо ETL ажиллуулах юм, яаж schedule хийдэг гэдэг бүх юмыг одоо би өөрөө заах байгаа. За мэдээж BI tools бол орно. За энэ дээр мэдээж Tableau орно. За Tableau бол одоо хамгийн их эрэлттэй ашиглаж байгаа бүх компаниуд Tableau ашигладаг. Нэг бол Tableau, нэг бол Power BI байдаг. За манайхад Tableau-гийн зан тэгтээ хоорондоо яг адилхан төстэй. За энэ дээр мэдээж одоо dashboard хийн мэдээж. За мэдээж хүмүүст ойлгомжтой байх хэрэгтэй. Мэдээж та нар ингээ SQL биш дата гаргаад авчин тэгчээ тэрийг нэг non technical person буюу одоо танай менежер дараагуудад ойлгомжтой байдлаар зурагтай тий ингээд interactive dashboard гэж ярьдаг тий хөдөлгөөнтэй зурагтай гоё болгож ярьдаг тийм юм за мөн өдөр бүр ашигладаг одоо түүлүүд байгаа Jira, Slack гэдэг юм уу тий ServiceNow гэдэг бүх төрлийн түүлүүд үүдэг тэрийг яаж ашиглахыг тэрний талаар мөн орно. За мөн одоо манай bootcamp шинээр нэмэгдсэн нэг юм сэдв байгаа AI tools гэдэг. За энэ дээр хэлбэл AI-ыг ашиглаж яг датанаас ашиглах уу гэдэг талаар орно. За манай хүн AI-ыг хэрэг ашиглаж байна ер нь одоо. Би бол одоо AI-г ерөөсөл өдөр тутам бол яг ажил дээр ашигла. Тэгээ би нэг миний ажилладаг програм нь болохоор асар том юм урт програм байдаг. Тэгвэл тийшээ датагаа оруулаад програма ингээд run хийнгүүт айгүй их алдаанууд гарч ирдэг. Тэгвэл зарим алдааг ингээд засаад зарим дээр нь бол ерөөсөө олж чадахгүй байгаа тохиолдол. Ерөөсөө л AI руугаа ийм алдаа гараад байна. Энийг яаж засах вэ? Энэ дээр ямар юу яах вэ? Тэг ерөнхийдөө өөрийнхөө бүтээмжийг илүү нөгөө нэг сайжруулахын тулд тэгээд цаг өмнөхийн тулд бол AI-г бол ерөөсөө өдөр тутам ажилтал аягүй их ашиглаж байгаа. Тийм одоо data analyst, software engineer гэдэг ус очоод ингээд ямар нэгэн байдлаар ингээд алдаа гарч ирсэн гац чинь тийм гацхаар ингээд 2-3 өдөр гац тохиолдол байна. Хүн амьтнаас асахгүй гэхдээ одоо тэгтэл чинь AI гараад ирсэн тийм яг тэр AI юу ч асахгүй гэдгээ мэдчихлээ хаад болно те. За ингээд энэ яах вэ гэж тэгэхэд ингээд гоё лист гараад ирдэг чи те. Тэрний дагуу ингээд хийгээл ихэд болдог те. Тэгэхээр яг тийм яг ямар төлөвлөд байна? Яг data analyst яг яаж хэрэглээд байна те. Тэрийг нь яаж хэрэглэх үүдэл талаараас орно. Энэ болох мэдээ төсчлийн цүүл хэсэгт нь орж эхэлдэг. За тэгээд бүх төлөвлөдөө үзээд бүх скиллээ сурсан дээр манайх final project гэж явдаг. За нийт ер нь бол 3 project байдаг. За багаар ажиллана те. Багаас хойж нэг ажиллана, ганцаараа нэг ажиллана. Энэ хэсгээр ирэн чамд төрсэн бодлоо нь юу вэ? Final project. Надад бол ерөөсөө манай энэ bootcamp-ийн хамгийн яг чухал зүйл бол яг энэ final project юм шиг санагдаж байгаа. Яагаад гэвэл одоо ингээд өмнөх бүх энэ technical skill-үүдийг ингээ хүн сурчаад тэрийг яг би ажил дээр яг яаж ашиглах юм бэ? Project дээр яг яаж ашиглах юм бэ гэдгийг хүмүүс ажил дээр гараад мэддэг. Тэгэнгүүт бид нар болохоор ажил дээр гарахаас өмнө тэрийг project хийлгээд тийм practical skill-ийг нь бүр ингээд одоо сургаад өгч байгаа. Тэгвэл тэр нь бүр цаашлаад одоо интервью ингээд авах ч гэсэн би ийм project дээр ажиллаж байсан, ийм хийж байсан. Тэгээд өөрийнхөө хүн чинь ингээд хийсэн юмаа ч гэсэн интервью дээр ярихад хамаагүй өөртөө ихтэй. Тэгэхээр ерөөсөө би бол яг хамаг бүх мэдлэгийг ингээд зангидтаж ингээд холбож өгч байгаа гол зүйл нь final project гэж бол миний хувьд бол хардаг. Тийм манай хоёулаа их ярьдаг ингээд нэг үзүүлээсэн сүүлд нэг project хийсэн чинь ингээ эвлүүлээд ингээ байсан байгаа. Яг ингэхэд энийг ингээ хэсэг сураадсан юм те. Хэсгээр нь ингээ puzzle те ингээ сүүлд ингээ хийхээр яг сурдаг. Яг энэ хэсэг айгуу чухал байдаг. Дээрээснээс багаар ажил сурдаг те. Тэр ингээ нөгөө багийн үнтэй яаж ажиллах юм, баг ажлаа яаж хувааж авдаг юм, нөгөө нь ажлаа хийж ийнэ хийхгүй нэ шиг юм те. Тэр хэсгийг ордог. Дээрээс нь нэг нь ингээ лидигээ явахаар бас ингээ нэг project manage хийсэн юм шиг болдог. Дээрээс нь нөгөө интервью явахад хамгийн хэрэгтэй. Ягаад тэгэхээр нөгөө нэг интервью дээр чи ингээд сүүлд хийсэн project яриач яг ямар асуудал тулгарч явж гэдэг юм уу те. Янз бүрийн асуудал тавингууд тэрэн дээр нэг сүүлд хийсэн project бодож байгаа л ярьчих илүү ойрхон те. Яг тэр нэг асуудал тулгарсан эднэр гээл тэгэхээр яг
интервью дээр чинь яг ямар асуудал гарч ирсэн бэ? Асуудал гарахад чи дэрийг яаж засч ирсэн бэ гэдэг тэнгүүд яг энэ прожект хийхэд бол яг л асуудал гарч ирнэ. Яг дэрийг одоо өөрөө засах хэрэгтэй болонгууд энэ бол ерөөсөө яг ялангуяа интервьюд бол өстой асар их ашиглагддаг. Тэгж байгаа тий. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор мэдээж интервью preparation явдаг. За project-д яваад төгснөхийн дараа бид нар одоо mock interview гэж явна тий. Мэдээж одоо яг интервью яг юу яаж явдгийг, ямар асуудгийг тий. Тэгээд resume ямар байх хэвээр. Resume бид нар бас build хийж өгдөг. Таны яг түүхэн дээр үндэслээд тантай ярилцсны үндсэн дээр нэг resume гэдэг ерөнхийдөө одоо Америк стандарт нийцсэн байдлаар болгодог. Мань дээр жишээ байгаа. Манай дэс чинь нэг юм залуу өөрөө бол IT байдаг. Монгол IT хийжсэн. Тэгээд энэ дээр apply хийсэн юмээс ганц удаа email-ээр дуудлага авч үзэн гэж байгаа байхгүй. Тэгээ манай сургалтанд суугаад resume-г ингээ бүтэн гоё янзлуулж аваад тавиал дуудсан зүгээр тасархай байсан. Дуудлаганд аваад тэгээд интервьюд ороод ерөөс доороо хичээл эхлэхэд resume-г эхлэл авсан байхгүй. Тэгэнгүүтээ шууд хичээл төгсөр ажиллаад төгссөн. Тийм одоо бас байгаа. За тэгээд төлбөрийн талаас их асууж ирсэн манайх. Төлбөр болохоор манайх 94,950 үнэтэй байгаа. Гэхдээ манай дараагийн эсэлтэн дээр болохоор том дискаунт өгж байгаа. Та бүхэн манай учруу залгаад манай Facebook руу холбогдоод дискаунтын талаар мэдээлэл аваарай. За тэгээд манай сургалтанд сууснаар ер нь давуу тал нь юу юм бэ гэсэн асуулт. Энэ дээр чинь дээр хэлэх юм юу вэ? За юун дөрөнд болохоор яг их хэл дээрээ сурна. Тэнгүүд одоо миний би өмнө ингээл дандаа дататай ажилладаг, Excel-д ажилладаг байсан ч гэсэн ингээд SQL ингээл шинээр сурахад цааш нь ингээд шинээр хэл сурж байгаа. Тэнгүүд мэддэггүй чадахгүй зөндөө гарч байгаа ойлгомжгүй зүйлүүд. Тэнгүүд тэрийг их хэл дээрээ сурна гэдэг чинь болохоор тэрийг айгүй тийм амархан ойлгох боломжтой. Тэр бол ерөөсөө асар том даваа тал. Өөр bootcamp-уудад явбал англи хэлээр ингээд сурахад бүр ингээд цаашин хэлийг дээр нь дахиад энэ гадаад хэлээр сурах гэнгүүт тэр чинь бүр хоёр дахин бүр confusing болчихж байгаа байхгүй. Тэгээд их хэл дээрээ сурж байгаа бол айгүй бас даваа талтай. Тэгээд тэрнээс гадна болохоор яг одоо бусад нөгөө bootcamp-уудыг одоо бусад bootcamp-ууд бүр ингээл хэдэн зуугаар ингээл хүмүүс авцсан багш сурагч хоёрын хооронд нэг тийм connection ер нь айгүй байхгүй шахуу. Тэгэл тэр хүмүүс чинь ингээл хичээлээ орчоод тэгэл ингээл болчихно. Тэгвэл манай bootcamp-ийн хувьд болохоор багш нартайгаа илүү ингээд ойрхон байгаа тий. Хэрвээ хэн нэг ингээд хоцрох юм бол тэр үндэ ингээд ерөөсөө ингээд хайчихгүйгээр тэр үндэ ингээд заавал ингээд ойлгуулад ерөөсөө нэг багш сурагч хоёрын хооронд холбоог ус аягүй сайн тийм хийх боломжтой гэж бол. Тэгээ манайх болохоор нэг тийм 200 морж бичлэг 20 хүний лимит тавьчихдаг. Одоо 2 багш 20 хүнээр хангалттай байдаг. Дээрээс нь яг одоо манай оюутнууд одоо ингээд яг ингээд хайдгүй. Ягаад тэгэхээр шинэ юм сурж байгаа тий. Шинэ юм сурж байхад ойлгохгүй үлдчихээр ингээд нэмэгдээ явчихдаг байхгүй. Уул нь ойлгохол бүр байх гацчихдаг. Тэгэл нөгөө ойлгохоогоор болждаг байхгүй. Тэгэхээр ингээд яг за болохгүй нэ за тэгвэл бүгд гэлсэн ширэлж байгаад ярий гэдэг ингээд яг ингээд дагаад явдаг, засаад явдаг. Тэр маань болохоор ер нь маш олон тохиолдол айгүй их хэрэг болдог. Ягаад тэгэхээр мэдхгүй юм мэдхгүй шүү дээ. Шинэ юм ч уус мэдхгүй тодорхой байхгүй. Тэгэхээр тэрийг нэг мэдж байгаад ингээ багш нь хайдгаа ингээ ойрхон байна гэдэгс энэ таахгүй те. Яг харилцаа айгүй ойрхон тэгээ мэдхгүй юмар бустаа асуучдаг. Тэрээс хүн айгүй ихэн ихтэй айгүй их явдаг те. Бүгд эхэлж байгаа хугацаа айгүй тийм мэдхгүй юм гардаг. Тэрийг мэдээж видеогоо нэмж үздэг те. Манайх ингээ бас видео рекорд хийждэг. Өмнөх өдрөөр ажилладаг маргаас нь үздэг те. Тийм талаар байгаа. За тэгээ дээрэс нь манайх нь real time data буюу яг одоо ингээ Америк улсын те government-ийн датан дээр ажиллахаар дата гаргадаг энэ бүх л одоо emission байд юм уу, SBA launch гэх юм уу те бүх төрлийн юм датан дээр ажилладаг. За тэгээд мэдээж 16 хоног явсныгаа дараа нэмэлтээр интервью preparation гэж явдаг. За тэрний яг хөө гэхээр интервью ер нь ямар болдгийг те яг юу асуудгийг, ямар асуудад асуудгийг те тэгээд бүх одоо лист байгаа. Тэрийг бол бүгдээрээ аваад бэлдэж явдаг. За тэгээд мөн хоёр багшаасаа сурна те. Дээрээс нь класс мэйдэд гэж байгаа те. Таны ангийн хүүхдүүд чинь мэдээж одоо бие биенээсээ сурна гэсэн үг шүү те. Тэгэхгүй бол одоо мэдээж анги гэдэг чинь мэдээж нэг нь мэдэхгүй нөгөө нь мэднэ, нэг нь онцлог нь муу гэдэг шиг тэгээд бие биенээсээ ингээд айгүй сурдаг. За тэгээд манай data analyst гэдэг мэргэжил нь одоо ийм remote бас hybrid гэсэн одоо айгүй их одоо ажиллах орчин байна те. Ягаад тэгэхээр одоо та нар чинь өөр одоо трактор барилах гэхэд машина барил явахгүй бол ажиллахгүй шүү дээ тий. Тэрнтэй адил өөр ягаад гэхээр гэрээс ажиллаж байна. Эсвэл офис орно. Тэгэхээр ингээ холимог байдаг тий. Одоо ч 2 өдөр гэрээс 3 өдөр офис ч юм байдаг. Манай анхаагийн хувьд яг яаж ажиллаж байна? Миний болохоор яг hybrid schedule-тэй. Тэгээд 7 хоногт яг 2 удаа яг офис дээр очин 3 хоног болохоор гэрээсээ. Гэхдээ ер нь яг hybrid schedule-тэй хүмүүс болохоор яг өөрсдийнхөө schedule-ыг харж агаад зарим 7 хоног бүр
өөр хот мотлоо явцсан байгаа тохиолдолд очихгүй зүгээр яг дандаа remote-аар ажиллах ч юм уу. Ер нь hybrid бол яг тухайн өөрийнхөө одоо team lead-тэйгээ ч юм уу ярьж байгаа. Тэгээ тэрийг зохицуулчих боломжтой. Ер нь айгүй тийм flexible. Тий гоё юм тий. Тэр нь бол бас айгүй яг одоо data analyst-аар ажиллах юм бас давуу тал болж өгч байгаа байхгүй. Тийм байх тий. Нэг жишээр одоо манай нэг оюутан ажилд орсон оюутан зэ. Яасан гэсэн урд нь тракнижлж байсан зэ. Одоо болохоор нэг банкны санхүүгийн байгууллагад ажилд орсон data analyst-аар. Тэгээ яаж нэгсэн ингэж нэг нэ 7 хоног очиж ажилдаг зэ. Офс. Тэгээ 7 хоног гэрээс ажилдаг. Тэгээ офс нь нэг хажуудлах хэсэж юм байл л. Тэгсэн чинь 7 хоног бол онгоцоор очдог. Цаараас нь бүх юм даадаг. Онгоцоор очиод буудалд нь бүх юм даадаг. Тэгээд тэндээ 7 хоног ажиллачаад гэрээс 7 хоног ажиллаж 7 хоног гэртээ ажилдаг. Тийм байгаа байхгүй. Тэгээд тэр нэг дуртайг нь өөрөө бас. Ягаад гэрээсээ гараад 7 хоног гоё буудалд хоолтой унттай ажил дээр авна. Дээрээс нь ажлынхаа дэмээс сурчдаг тий. Тэгээд 7 хоног гэртээ аам ингээд байдаг. Тийм гоё бас юу вэ? Одоо загвараас юм тий. Тэгэхээр яг тухайн компани ажиллахад янз бүрийн тийм одоо ажиллах аргууд байна тий. Hybrid ажиллана, full remote ажиллаж байна. Гэхдээ яг одоогийн байдлаар hybrid ажил аягүй их байгаа даа. Тийм. Одоо ч ер нь баг ялгуур data analyst-аар ажиллаж байгаа хүмүүсийн хувьд энэ 7-ны 5 өдөр офис руу явна гэдэг баг ойлголтоор байхгүй дандаа л энэ hybrid. Тий, ер нь IT бол ер нь hybrid л болчихно. 5 хоног явна гэж баг байхгүй. Ер нь бол дээрлэл нь 3 хоног явчих юм бол. За тэгээ манайх бас ингээд төгсөөд одоо ус ажил зүйн ордог. За оронгууд мэдгүй юм гардаг байсан. Хичнээн хичээлээ үзсэн ч гэсэн бас нөгөө тухайн компани арай өөр тул хэрэглэдэг ч юм уу те. Нэг арай өөр орчин үүсэж ирэнгүүт ингээд гацах тохиолдол их байдаг. За тэгэнгүүт манайх багш нар гоё ярьдаг манай оюутад. Одоо зөндөө тохиолдол манай Чикагогийн оюутад залгадаг. Багшаа ингээд яах вэ гэл. Тэгэхээр за ингээд бэлгсэн ширлэж байгаа бид нэг хичээл ихний одоо 7 хоног айгүй хэцүү байдаг оюутад орж одоо ажилд орчингуудаа мэдхгүй юм их байдаг. Тэгэнгүүт тэрэн дээр ингээд хажууд нь туслаад явдаг. Энэ болохоор job support гэж ярьдаг. Манай энэ хэсэг бас манай bootcamp багтсан байдаг. Энэ бол их давуу тал болж өгдөг гэж бодог. Ягаад тэгэхээр нөгөө нэг өөр bootcamp сурлаа төгслөө баяртай шүү дээ, тий. Тэгээ ажилд орлоо гацсан байхгүй. Юу ч мэдэхгүй ингээ гацаад нөгөө нэг яг ингээд цоо шинэ учраас мэдэхгүй тоглох гардаг учраас ингээд багш нар гарсан байж бас их давуу тал болж өгдөг болов гэж боддог. За тэгээд ерөнхийдөө ийм асуулт асуусан байна. Ерөнхийдөө болохоор манай одоо уцрыг асууж байгаа нь болохоор багш нар ямар юм хичээл заах юм те? Ямар багш нар байгаа юм бэ? Ямар хичээл заах юм бэ те? Юу орох юм бэ? Давуу тал нь юу юм бэ? Төлбөр нь ямар вэ гэсэн асуудал их асуудаг. Чамд өөр хэлмээр юм байна. Оюутнууд захимаар одоо сурмаар байгаа улсууд хэлмээр юм юу байна? Миний хувьд хэлгээл би болохоор энэ bootcamp-ыг болохоор яг өөрийгөө төвнийхээ хувьд ч тэр карьерийн хувьд ч тэр нэг юм level up хийх боломж өгж байгаа. Тэгэхээр би болохоор хүмүүсийг яг ингээд одоо нэг өөрөө тухайн ажил дээр нэг газар юм стак болцсон ч юм уу те ямар нэг тийм өсөж дэвшиж байгаа юм шиг тийм санагдгаа болчихсон тийм байх юм бол манай bootcamp-д явснараа өөрийгөө нэг level up хийх боломжтой шүү. Тэгээд өөрөө бас нэг зоригтой шийдвэр гаргаад bootcamp-тай бүртгүүлээд тэгээд өөрийгөө бас яг шинжилээд шин одоо чадваруудыг өөртөө эзэмшиж аваарай гэж хэлмээр энэ да. Тийм манай анхаас хэлэхээр юм санаарлаа. Ер нь бол яг data analyst болоогүй ч бас ийм тохиолдод байна. За манай government ажлын нэг оюутан байна. За government ажилтдаг байсан. За санхүүгийн одоо accounting firm account нийтдэг байсан. Тэгсэн чинь яасан гэхээр манай bootcamp орж сураад одоо resume-г ажиллаж аваад дээрээс нь нөгөө нэг interview preparation хийгээд тэгээд SQL зураад Excel дээр SQL ингээд сүүлийн технологи сураад явсан яасан гэхээр нөгөө ажлын байран дээр очиод өөр рол руу орсон. Арай сайжруулсан. Эсвэл нөгөө нэг жижигхэн аккаунт юм болоод том аккаунтын фирмд орцсон. Чим ингээд шал өөр левел ороод байгаа байхгүй ингээд нэг степ ахаад байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ яг data analyst биш ч тий. Ер нь бол бас ингээд чиний карьерийн хувьд арай өөр өнцөг тий арай өөр харах өнцгтэй болно. Дээрээс нь олон юм IT-гээс сурсан бие биенээсээ одоо импрешн авах штэ тий бие биенээсээ энэ манай энэ оюут ингэж би ингэж гэдэг юм аягүй тийм бас бие биенээсээ тийм импрешн харах тийм боломж их байгаа шүү л гэж хэлмээр байна. Тэгээд та бүхэн манай bootcamp-ыг сонирхоод үзээрэй. Манай bootcamp 10 сарын 20-нд эхлэх гэж байгаа. За тэгээд та бүхэн бүсэлэг хэсэг бол доороо формыг үзээрэй. Би танаар ингэж холбогдоод линкүүд явуул болно. Та манай bootcamp-д бүртгүүлээд дараагийнхаа левел рүү ахаарай гэж хэлдэг. За баярлалаа. За баярлалаа.